Ерөөсөө энэ бүсийн хөгжлийн бодлого гэдэг бол зүгээр нэг тийм хийсвэр бодлого хоосон онол бишээ гэдгийг бид бүх шатанд ойлгох ёстой. 20 гаруй жил цаасан дээр, ширээн дээр, шүүгэнд дарагдсан байсан бүсийн хөгжлийн бодлогыг энэ засгийн газар ажил хэрэг болох томоохон зорилтуудыг дэвшүүлж, улсын их хурл засгийн газрын тогтоол шийдвэрүүд гарч, тэгээд тэр хэрээрээ аймаг орон нутагт төвлөрсөн олон хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлж байна. Аймагуудын бүсүүдийг төрөлжүүлж, хөгжүүлэх эдийн засгийн үжил баримтлалыг боловсруулж байна. Тодорхой тооцоо судалгаануудыг хийж байна. Ер нь бүс нутгийн хөгжил гэдэг бол эцсийн явж байгаа хүний хөгжлөө, өрхийн хөгжлөө, өрхийн сайн сайхан аж байдлаа. Нутаг дэвсгэрийн хаана амьдарч байгаа гэдгээс үл хамааран яг адилхан хөгжлийн боломж нөхцүүдийг одоо идэлэх тийм ээ, эрхээ идэлэх, за нөгөө шаардлагатай үйлчлэгэндээ амархан хүрэх тийм ээ, за магадгүй бизнес эрхлээд зах зээл нь ойрхон орлого болоод амжиргаагаа дэвшлүүлээд амьдралын чанар нь илүү одоо боломжийн түвшинд хүрэх гэдэг ийм зүйлийг ярьж байгаа. За тэгэхээр бүсчилсэн хөгжил гэдэг маань энэ бүхэнд хүрэхэд төтөлж байгаа нэг арга хэлбэр гэж бас харж байна. Бүс нутаг төлөвлөлт бол үндсэндээ бол орон зайн төлөвлөлтийн агуулгатай, эдийн засгийн чиг баримжаатай, байгаль нутаг дэвсгэрийн онцлог ашиглалтыг зөв тусгасан бодлогын болон төлөвлөлтийн хамгийн чухал баримтчгүүдийн нэг байгаа юм. Улс орныхоо байгаа нөөцийг байгаа газар дээр нь үржимжтэй ашиглаж, улс орныхоо эдийн засгийн өсөлтийг төргөтгөх, хүн ардынхаа одоо аж байдлыг дэвшүүлэх ийм том шаардлага бол одоо тавигдчихж байгаа. 21 аймгаар 3 удаагийн хилцүүлэг зохион байгууллаа. За мөн одоо бүсчилсэн хилцүүлгийг үндэсний төвшөнд олон шат дараалтайгаар зохион байгуулж, давхарцсан тоогоор 3000 орчим санал гарсныг одоо бид нар энэ бүсчилсэн хөгжлийн үзэл баримталтаа тусгасан. Олон улсад гео эдийн засгийн бодлого нэлээдгүй эрчимтэй явж байна. Тийм учраас Монгол улс зөвхөн дотооддоо зориулж биш, гадаад зах зээлтэй хамгийн дөтөөр, хамгийн оновчтойгоор яаж холбогдох вэ гэдэг энэ асуудлыг авч үзсэн. Өөрөөр хэлбэл гео эдийн засгийн стратегийг энэ удаагийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримталд ус суур болгож авч үзсэн байгаа. Тэгэхээр энэ бүсийн онцлог гэдэг бол өөрөө тухайн бүс аймаг орон нутаг хөгжих хамгийн том давуу тал нь, хамгийн том нөөц боломж нь. Ингээд эдийн засгийн чадвартай амьдралын таатай орчныг бүрдүүлэх, гол бодлогоо бүгдээрээ хамтарч хэрэгжүүлэх боломж нөхцөл өдөр их туссан бодтойгоор бүрдэж байна гэж үзэж байна. Бүсчилсэн хөгжлийн эрхэм зорилго үндэсний соёлоо дээдэлсэн, байгалийн унган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хойч үедээ өвлөвсөн эдийн засгийн төрөлжилт, дагналт, хоршилт бүхий гон үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдсэн хүн амын нутагшилт, суурьшлийн тогтвортой тогтолцоотой, өрсөлдөх чадвартай бүсүүдийг харьцангуй тэнцвэртэйгээр хөгжүүлнэ.